Халдварт бус өвчин болох зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдар нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 60%-ийг, харин бага болон дунд орлоготой улс орны хүн амын нас баралтын шалтгааны 80%-ийг тус тус эзэлдэг байна. Удаан хугацаанд даралт эсвэл цусан дах сахарын хэмжээ хитэх байснаас зүрхний шигдээс харвалт, зүрхний дутагдал, нүдний эмгэг, бөөрийн өвчин зэрэг ноцтой хүндрэл үүсэх аюултай учраас эдгээр нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлуудын нэг гол сэдэв болоод байгаа юм а. За Монголын мягны сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн таа чад нь хойш тавилгүй одоо эхлэн ураа бүхий. Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх 3 цувралын компанид ажлын эхнийх нь 2012 оны 1-р сарын 6-наас эхлэн 3 сарын хугацаатай үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлээд байгаа юм а. Улсын төсмөө хэрэгжээд 3 дахь жилдээ явагдаж байна. Нэлээд олон үйл ажиллагааг болоод зохион байгуулсан. За өнөөдрийн энэ арга хэмжээ бол үндсэндээ зүрх судас одоо чихрийн шижин өвчний чиглэлийн компанид ажил маань бол үйл ажиллагаа эхлэж байгаа маа. Тэгээ энийг онцолж авсан бас нэг онцлог байгаа та бүгд мэдж байгаа. Манай мэрэгчтэнүүдийн тоо баримтуудыг та бүгд нэлээд дэлгэрэнгүй ярина. Өнөөдөр монголчуудын маань дунд хөдөлмөрийн насны одоо хүн амын дунд нас баралтын буюу өвчлөлийн үндсэн гол шалтгаан бол зүрх судасны өвчин байж байгаа. Тэгэхээр төслийн бас нэг үндсэн гол зорилго бол бид ард иргэдэд зөв мэдээллийг өгөх, зөв хандлагыг бий болгох, зөв одоо хэвшлийг бий болгох ийм гол зорилтыг бол тавьж байгаа юм. За энэхүү компанид ажиллана 30-аас дээш насны эрэгтэй эмэгтэйчүүд ялангуяа 40-оос дээш насны цусны даралт ихсэх эсвэл чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болон өвчлсөн хүн амын дунд зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, архи тамхи хэрэглэхгүй байх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх, зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх гол зорилготой юм а. За чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 90-95% нь хэв шинж 2 тохиолддог байна. 2009 онд хийгдсэн шаталсан судалгаанд хамрагдсан хүн амын 6.5% нь чихрийн шижин өвчтэй хэмээн онцлогдсон байдаг байна. Хот суурин газрын эрэгтэйчүүдийн 14.2% нь, харин хөдөө орон нутгийн эрэгтэйчүүдийн 3.8% нь энэ өвчнөөр өвчлсөн ялгаатай байдал нь анхаарал татсан асуудлуудын нэг болоод байгаа юм а.